Паргаангийн танхим 3 жилээр сургалтын үндсэн үйл ажиллагаа явуулдаг. 1-р хэрэглээний математик, 2-р компьютерийн програм ангамж, 3-р компьютерийн график дизайн гэсэн 3 жилээр явуулдаг. Манай танхим өнгөрсөн 20 шахан жилийн хугацаанд 400-аар бакалаврыг төгсөж, мөн 30-аар магистрийг төгсөж, тэдний бүгдээрээ тэдний 100 шахан 97.8% нь улсаар жоохон янз бүрийн өрөвтэй ажиллаж байна. Сайн бацгаана. Нааг их хоёрын бэлгүүн гэдэг би төрөө өмчдөг Улаанбаатар их сургуулийн график дизайны 1-р курсын оюутан байна. Өнөөдөр би та бүхэндээ 3ds Max програм дээр хэрхэн шатрын хөлөг болон бодууд хийх тухай хичээлийг задлана. 3ds Max програмаа 4 үтэнцтэй байгаа. Тэгээд ер нь лес талбар дээр ажиллахад илүү хялбар байдаг. Тэгээд бид нэр ихлэ shapes гэдэг зүйлснээс лайныг сонгоод хүүгээ зурж өгдөг. Хэрвээ эдгээр зүйлс маань хүн маань хажуу талаасаа бэлэн болсон гэж үзэх юм бол modifier list-ний help гэдэг командыг сонгосноор бидний дүрс юм болох хэрэгтэй. Үүний дараа addition-ы minimum-ыг дааснаар дүрс маань юм болно. Хүүг хийх олон төрлийн арга байгаа. Гэхдээ бид нэр анхлан суралцагчид болохоор хамгийн энгийн буюу лайнаар сая хүүг хийж үзүүллээ. Одоо арай олон үзүүлэх шатрын бирсийг хийж үзүүлье. Түрүүнтэй адилхан лайнаар хий гэж би бодож байгаа. Тэгээд хүүтэйгээ адилхан бас зурж өгөх хэрэгтэй байна. Сайн байцгаана уу? Намайг технологид менежерлэн гэдэг төрөө өмчт Улаанбаатар их сургуулийн математик програм хангамжийн 4-р курсын оюутан. Өнөөдөр би вебсайтын анхан шатны загвар гаргаж үзүүлэх гэж байгаа. Энэ маш хялбар аргаар вебсайтын харагдсан байдлыг хийх явдал юм. Тохиолдолд одоо би хийж үзүүлцгээе. Энэ нэг сайт дээр жишээ авч үзүүлээ. Mobicom сайт дээр. Одоо вебсайт нь ерөнхийдөө хайрцагнуудаас тогтдог. Энэ хүнээр тайлбарж ярих юм бол энэ яасан. Одоо энэ сайтын толгой хэсэг тэгээд энэ дахиад 1 хайрцаг, 2 хайрцаг, 3 хайрцаг, 4 хайрцаг, хөл хэсэг. 4 хайрцаг тэгээд хөл толгой хэсгээс бүрдэж байгаа. Бид нэр одоо энэ Sublime Text 3 гэсэн програм дээр код бичих гэж байгаа. Энэ дээр болохоор website, application гэх мэтчлэгийн бүх төрлийн зүйлсүүдийг бичдэг байгаа. Одоо би энэ саяны хэлснээр тэр 2 хайрцаг хийж үзүүлье. Хайрцаг хийхэд бол div command таагийг ашигладаг байгаа. Тэгээд тэрэндээ нэр өгөх хэрэгтэй. Одоо би зураг орж үзүүлэх гэж байна. Тэгэхэд бол image tag-ыг ашиглаж source гэдэг дотор зургийг хаанагаа зааж өгөх хэрэгтэй. Одоо би харагдаж байгаа энэ зургийг оруулж үзүүлье. Энэ дээр шууд оруулж өгч болно. Тэгээд одоо энэ ороод ирсэн байгааг харж байна. Тэгээд энэ зургаа саяных дотроо яг хэмжээнд нь барьж өгөхийн тулд энэ tag буюу image tag-да жоохон өөрчлөлт бичих хэрэгтэй. За манай энэ мэргэжлийн мэдрэмжнэр бол шинжлэх ухаан боловсрол банк төр засаг банк санхүү нийгмийн даатгалын альж байгууллагад ажиллах чадвартай хөрвөн ажиллах чадвартай тийм боловсон хүчин гарч чаднаа. Манай боловсон хүч болж гарах юм аа манай төгсөгчдээс. Нөгөө талаас манай энэ төгсөгчд бол орчин үеийн мэдээллийн технологи, програм хангамжийн мэргэжлийн хөтөлбөрийг, програм хангамжийн чиглэлийн хөтөлбөрийг өөрсдийн хөтөлбөр мэдлэгийг, суур мэдлэгийг хөтөлбөрөөр давуу төлхөө эзэмсэн учраас аль нэгэн захиалагч байгууллагаас ирүүлж байгаа орчин үеийн төсөл хөтөлбөр даалгавруудыг чанартай хэрэглэжийн үсэн хүлээж байгаа тэр хэмжээнд нь хүртэл шийдвэрлэж чадах тийм зогч чадамжийг эзэмсэн байх ёстой. 3-дугаарт нь манай мэргэжлийг эзэмсэн хэн ч гэсэн ямар ч мэргэжлэр ажил мэргэжилтэд ажилласан тэр ажил мэргэжилтэд амжилт гаргаж тэрнүүгээр шатаа хийж олон улсын дотоод гадаадын олон улсын
байгууллага ажиллах чадвартай болж мөн гадаадад тэтгэл суралц уралдаан шалгалтанд оролцож шалгарах боломжоор илүү хангагддаг. Ийм учраас манай мэргэжлийн сонгосон та бол үргэлж өөртөө ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун явах болно гэж хэлэх байна.